Монгол орн хоцрогдож байлаа. Монгол хүн дарлагдаж явлаа. Өнгөрсөн үе тэр цагийг өнөөгд эргээд харахад 600 гаруй сүм хийдийг олны хөрөнгөөр албадан босгоо 100 мянган ажлын эрч үйл жанч нөмрөн залбирэн бишрээ. Буддийн шашны хуурмаг номлол бүгдээр мунхран төөрөгдөж байлаа. Энэ үе бол эрхтэн дахтанд жаргалын үе. Энэ үе бол эгэл олон зовлонгийн үе байсан. Непогма? Мать. Со. Чи хайчаад ирв? Би гандан иргээд. Яах гэж? Чамд юу хэрэгтэй болоод үр зүрээр бас гандан лөөгүй? Ижим, би таныгаа амар төвшин байгаасаа л гэж залбирх юм. Чиний тэр залбирлах хэрэггүй. Би нүгэлтэй хүн. Нүглийн хар тамхинд бузарлагдаж, нүдээ ухаж өгөхөөрч буцхаа ойлсон толгой. Тийм болсон хүнд чинь гандангийн хэрэг юу байгаа юм? Өнөөдөр бас л татах юм байна. Ижим. Нэрийг ихийг ингэж бодож байгаа бол одоо яваад татах юм болж Би ирэ. яаж болох вэ? Яах вэ? Яваал болж ирэ. Охой. Чи одоо идлээ хөдөлтөх нь юу? Ваа, хар тэнэг. Би наадахт нь чамайг худалдаг зүйл гэсэн юм биш. Би чин гэж. Энэ хорвоод гайхуул гэж. Чааса хайрын би. Хайрын залуу нас. Энэ хорвоод ариун шударга юм гэж байхгүй. Ганцхан ид хөрөнгө. Эдэнэт хөрөнгөө ариун болоод үнэмчгээж тиймэрэж олоход бэх гівч бүсгүй хүн хөнгөцгөлнтэй болчих. Би таны яриад байгааг юутай ухаарахгүй. Чи минь ойлгооч. Энэ хорвоо гэдэг хуурамч болоод бодсон. Үнийн шударга ариун гэм гэж хааж байх. Цөм нүгэл цөм худал. Таагурав одоогоос эхлэн ариун гэлэнгийн санмаар хүртэж бурхны шав болсноо мэдцгээ. Ажбаад хор хөнөөдийг бүх хүрэг авран энерч туслан тэтгэхэд утсан чинэ удаан амиа бүх харилцаа гэчээдгээ аман гიშгт ногдсон ариун цагаан буйнаас аваад амдаав атга будаан сэтгэл шунан хоргодох нь нүглээ.
Нүгэл нүглийн дотроос өнгөнд шунах тачаангүй явдал нь сахил санмаар бузарлахын эхний үүсгүрмөний учир эмэс огтод ойртохыг бүхэл эгцлэн харахыг чандлан сайрлцгаа. Бэй ариун сэтгэл зөөлөн номхон голцонгүй байцгаа. Дэв бозар хаяаггүй би. Үзэгдэх өнгөн ариун болбоч бозар шингсэн нодон. Чойгон өврөөсөн битгий садав. Сонийн цаг чөөхгүй явахыг тачаангүй мөрхөөсөн тооцноо. Кичээцгээ шавнар мен кичээцгээ. Нясваньясын нүгэл таранхуйгаас үрд ангижруулах ариун номын гигэм мөрийг бүү алдагтоо. Lundag. Чи яднан жилийн барьцны юмнуудыг цуглуул дууссан уу? Бараг дууссан. Шатвал тугуултай өвнөгийн өгөөгүй шүү дээ вандхаа. Чи ер нь энэ сайхан буйны минь бөөцөөлөд байж чадахгүй юм бол би хувиргаа тулманд хийчихэн шүү. Тэр шатваас энэ жил бяруутай тугуултай үнэ ав. За. Өргөл барьц гэдэг чинь бурхны л хишиг. Бурхан байхгүй. Дан чөтгөрөөд л би. Тэр чөтгөрүүд намайг бузар мөн төрүүлж ирэхэд эцэст нь хайсан. Тэр одоо ирлэхэд байгаа. Ирлэг наман хаан амьд нь хийсэн нүглийн тэнцэлж байгаа. Яла. Бүйцгэн тэр. Хүн. Одоо хүн. Алив яваарай. Лонг залцэр. Үгүй хаам. Хонхны дуу сонсож. Нүд таних минь. Ити. Энэ лом багших мөн үү? Мөн ч мөн. Багш өнөөрөө хөдөө задагдаа явчихсан. Би одоо яах вэ? Юу ч гэсэн та юу? Шөнийн цагт гандангийн оронд бүсгүй хүн ордгүй штэ. Би мэднэ. Гисэн чи яах вэ? Ижим нь насарах гээд багшийг залж иргэсэн юм. Хөөрхий. Үгүй байц. Таад очиж үз. Би очиж яах вэ? Ламтан та бодооч нэгүүлсэн болгоогооч. Хэрв та очихгүй бол эви ижим нь номын ая хонхны дуу сонсдгүй нас барах. Авран энерч туслан тэтгэхэд утсан чинэ удаан амиа бүү хайрлаа. За, яа их чи хүлээ.
Ягаад ганцаар орж ирв? 100 багш хөдөө айл залагдаж өвчиж. Би өөр лам залаад ирлээ. Өөр ламны үхэлгүй гэдэг. Тэргээр чи би яах юм? Яваа цаашаа. Чи минь яаж бодох вэ? Ядаа сан тавиулъя. Ичимэн ашгүй гайгүй байна. Тэгвэл би явъя та. Үгүй. Та сан тавьж хайрл. Ичимэн бузарцсан юм. Та морил. Уул нь би ловонтой уулзах гэсэн юм. Тэр гайхал байхгүй мэт те? Тийм ээ. Багштай айл залгацсан. Чи шавь нухаантай юм уу? Тийм ээ, би шавна. Гэлэн шүү юм битээ. Ичимэн та ядаж ингэж яриха болооч те. Хош. Ичид минь ийм л бузар юм шиг үссэн юм. Та яаж аргалахыг болгооч хайрл. Та ариул. Та цай зоогл. Малгайгаа аваач те. Зүгээр. Шөнөөрөө болчихваа та. Тийм ээ ороо болчлоо. Надад шинийн цагт бүрч хэцүү. Би зовсон хүн шүү. Хөөрхий. Гэсэн ч юм бүхэн хугацаатай. Зовлонч хүртэл төвлөл бий гэж агшлам минь айлддаг юм. Ер нь амьдрна гэдэг жаргал зовлон хоёрыг ээлжилж эдлэхийг хэлдэг юм гинлээ. Бодвол таны ярьдаг үнэл байх. Гэсэн ч өдөр өнгөрөх бүр шүн залган авах нь яасан хэцүү. Ганцхан өнөө шинэл би таны дэргэд байхдаа нарны гэрэлд байгаа юм шиг л байна. Тэгвэл би жаахан байцна. Яасан сайн бэ? Эмэсахтад ойртхыг бүхэл эгцлэн харахыг ч чамлан цайрэлцгээ. Яав. Би чойгоо марчиж. Яадаг үлээ тэр юм гэж болдгоо юм уу? Тийм ээ. Шөнийн цагт чойггүй байж болдгоо. Халаг. Яасан хэцүү юм.
Бодвол таны ярьдаг үнэл. Гэсэн ч өдөр өнгөрөхгүй шүн зулган авах нь яасан хэцүү. Ганцхан нөө шүнлгүй таны дэргэд байхдаа нарны гэрэл байгаа юм шиг байна. Мэдэгмаа. Найс. Өнөөдөр чинь манайх юугаар хоногийн хоол зарлах хайлв? Та над мөнгө өгөлдөө. Үнгүй. Би найлийн идэх хүмс хоёрыг яаж залгуулж ирснийг чи мэдэхгүй гэж юу? Одоо чи нээлж болсон байхаа. Би
юу ах вэ? Манай юм хэмбэсөө. Юу ч авахгүй. Юу ч авахгүй. Ау. Чамшиг хүүхэндүүд би зээлгсэн чи болон шүү. Алдаа юу? Содаа юу? Личуи? Хүй, яаж яаж юм бэ? Хүүхэ. Аюу авана. Би юу ч авахгүй. Чекэний куга. Манай ээжийг насан жаргал гэдэг юм. Асан чарга. Би яарч юу? Хаву. Экука. Ям чиний хэлдгээр миний охин тэгдэг хүн биш шүү. Энэ чарын хотлаадаа тоохвар минь. И дургаж байгаа залуунаас үзэсгэлэнгүй зүс царай. Яаж ч тийм байх учиргүй. Нэр би мэдгүй яах вэ? Нэг хүнтэй өвөр дарууныг сах гэж байгаа юм. Би ч бас тэгж бод. Харин тэр заяаных нь буян тус хаагаа юм бол үмэттэй бай. Тоовара. Тэгвэл би яатгүй. Өөрөө тургүйсэн яана. Тэгвэл чи хэцүүдлээ шүү. Тоовара. Чинийг аргалаач. Чи улдаар өөрөө сайн танилцсан ба. Сайхан танилцсны дараагаар нэг бааз хэл болдог шүү. Нэрэн тэгж үгүй. Би өнөөрөө ирэх чинь би яа таг болгоод бай. Тоохар минь мэдлээ тоохар. Нэмзаа чинь хизээ яданы хүрээ хүн байж нэг л учир мэдэхгүй байх чинь юу вэ? Учир мэдэхгүй вэ? Юу вэ? Нёра чинь юм хүмүүдээ. Мэдлээ. Хүрхэн хүүхчээ. Хүзүүний яс үлчүүр ингэж гайгаах. Хүрээ хүн гэдэг чинь ийм л байдагсан ба. Нэмзаа чи охиныг нь баярлуулахаа мартаагүй байд. Ингээд тоохарын зойны түлхүр хүрээний юм зүйн гар горох нэ.
Чимбэ? Би байна ачи. Маш. Со. Миний хүсо. Өнөөрэ манай эдний буян тайхан зочлон. Энэгээр нь юу хийх нь бэлтэг. За. Би явъя л да. Би таныг ингэж хэлнэ шүү. Бүгшин чөтгөр. Таг! Таныг! Май! Ахад миний нүдэнд хэдэж буудад! Гайгүй хүүхэд. Дээлийн торг байтга ам давууны үнэгүй батгал чинь үтсэнэ. Чи чинь морь унж мод тогсон Монгол хүмүүстөө яасан ёсаа туцаж байна даа бай. Та намайг нэг л тоохгүй байх шиг байна. Би бол хүрээ хөдөө хоёрт Фанз 8 хийж холгсон. 12 хөшөөнд байтгаа 10 Монгол Цэцэн хаан аймагт нэрд гарсан Шагдар Фанз гэдэг байна. Ордын үл байсан буй юм бомшахнаа. Би түүнийг бууруулагч нэг арвжуулагч юм шүү. Баатар хүнийг суманд, баян хүнийг шуурганд гэж байдгүйсэн бол аваас хөрөнгөсөн ч. Та үннийг хэллээ. Гэвч могоо 3 багтлууч гүргүүлийн ширтэ гэдэг баха. Оо, чи ч аваа 15 өгний солио тэр байх нэ. Энэ чи надаас жоохон юу гэсэд байна да. Бахинд чисвэ тавь. Ардаа аваад ихэр байхгүй. Бинч вэйтэй. Гэлээч. Хоёр ихтер хосуулсан. Хот хөдөөгөө холгсон шиг хорвоод хосгоор байх юм бистэ. Буянтай хүн боддог л ухаа. Та тэр шалыг өгч яах вэ? Хэдэ танилцах вэ? Мэдхгүй. Хэмэд хин тэгээд. Би л мөнгө л мэднэ дээ. Чиний чинь яраалыг тэмдэхгүй болов таахаарч юу болох бол та. Ганц хноцын салгаж газрын хүлдгөө болов. Хөдөө шигдэр юуны хөө болох бол та. Чамд юу хэрэгтэй?
Харин чамд юу хэрэгтэй юм? Гар. Чи өөрөө Энэ муу шалдан банд чаваа ид байх нэ. Ичээ. Энэ муу банд чи юу юм? Чи ба. Чи манайхыг юугаараа гүйгүүлсэн гэж хүүхэндээс итгэж явдаг. Ер нь танаа дамдар хүн биш. Читгэрүүд. Читгэртэй. Сар читгэрүүд. Махан чигдэг хуултнууд. Би залуудаа чамсгэрийг сар читгэр судлагдсан юм. Одоо харин болио. Харин холоо гэдэг. Би чамайг байл гэж байж шүү. Та яасыг тэнхээт юм бэ? Та надаас чигшээ юу? Би бузар юм биш. Ариун бие бузардуулахгүй гэхдээ л. би мэднэ. Тэгээд чамайг хайрлж өрөвдөхтэй л шөнүрээр гэдэг юм да. Гэсэн чи би гэлэн цангаартай хүн шүү дээ. Нэр нь та Сангаарт. Би энэ хорвоод цор ганцаараа намайг танаас өөр хайрлж өрөвдөх хинч байхгүй. Юуч та Сангаарт. Тийм ээ. Даанч би Сангаарт. Би Ганц өдөр ч болсон энэ гудамжнаас нь гаргасан. би мороод. Энэ ямар шүү вэ? Хүн шүү. Хамгийн том зам хамбас орж явсан гэхлээр бүх гэлэн цангаарт цөм ихээс төрсөн байж бүсгүйхнийг бузар гэдэг юм учир нь юу юм бол доо? Инхээр миний чи бузар юм гэж юу? Мэдэхгүй юм да. Жимэн лам хүмүүрийг шар шулам уулздаг зүн. Гэр лам дээдээ бол шулам хуулц юм гэж юу? Мэдэхгүй юм да. Би гараас өнгөрөх ганц зохино. Хүний зэрэгтэй хүн болгүй. Гар хоосон ганцх татуу явуулахгүй юмсан гэж бишгүй ч юм хураал. Тэгтэл охин маань энэ юмны эзэн болохгүй. Инхээр би одоо энэ охиныг яах вэ? За яан мэдггээ дураар нь тавих уу? Аль өөрийнхөө замаар оруулна гэд хүн хатан барээд байх. За ямар ч гэсэн доон тойлны хөө. Ядаж багш лампныгаа зоогно нар шанаар татлахгүй байх. Тэвэтэр чи гарчаа арчаа гисээр байгаад багшигаа нүгэл тунгааж байгаа хаа. Яагаад тэрвэ? Яахав гэ. Бид ямар усөөх саяан төлсөй илжиг биштэй. Эрлэг номоо хаан багшийн минь хожим мошгоор нь чи ягаа хүнээр усөөдөг байсан хаа гэж байсаа үдян. Хат тэнэг минь. Чи ямар муу ёр юм хэлээ вэ? Яр юу ах вэ? Тэ тэргүй нүгэл үлдэж байгаа юм чи. Хош.
Чи тэрнийг хараач. Ах, мондохо. Энэ хүн бол төрснө. Энэ хорвоог ингэж л амтах ёстой. А? Ээ бурхан минь. Хайрын чиглэн. Эли яах вэ? Энэ чи яах гэж сахил хүртсэн гэж байна даа байц. Яах вэ? Ядаж энэ хорвоогийн амтнаас нэгэн ч гэсэн гэлэнгаа гэх бол бүү гэж бодсон юм. Тэгтэл харин намайг гэлэнгаа гэх байтугай. Гөлөө гэх хүн ч алга. Ээ бурхан минь. Чи бас нэг дүүчсэн хэлий юм аа. Оо яах вэ? Гэлэн бүрийн нэг сайхан буян амсан ус байдаг. Цухам танаа цөм 10 хар нүглий эд. хаагуур хинтээ явсан. Нэгэртэл Эдэн сангаартан хүн Намбагшийнхаа өмнө хутал хэлэхтэй. Чи тэр бүсгүйтэй анх яаж танилцсан? А? багш минь таны хөдөмөрсөн тэр шөнө таныг л залах гэж ирсэн юм. Тэнийг гэдэг алив? Тоохор гэдэг авгах тэр хүн танаас л номын аяг хонхны дуу сонсохыг хүссэн байна лээ. Тэр одоо болтлаа мэдэмж юу? Хотлаа. Цом хотлаа. Чи нүглэрээ намайг бүх хуургуудыг шашин бурхан цомын будруулах чинь алив наашаан босоо. Нүглэрээ намайг чадаж боён амал. Амар байна уу таава? Мэндэ хүмүн. Та их хүлээв. Ээжинтэйхээ сайн биз? Сайн. Чи хөдөөлөх гэж их яарч байсан биз дээ. Бид чинь нүүдэл суудлгээд ердөө ч зав гардаг. Би ч энэ жилийн хувьд яараагүй л дээ. Яраагүй гинэ. Би сахил үрцэлдээ. Тийм гэсэн. Ээжийн хүү төрүүлснийхэн сайн сайхныг үзлээ гэж баярлж ил байдаг баг. Харин миний санахад арай эртэд үүдээ. Эрх хүн насныхаа залууд хорвогийн жамыг үзэж өнгөрүүлвэл зүг байр л байдаг. Заорой хүм. Аваа. Мордоор болно байгаа.
Зүгээр холоос балбагдж ирсэн хөлсөн жал цэврийг. Харин бороорж моемэл норгоч байдэ. Энэ тэнгэр хангай нэг л биш болохдаг одоо. Энэ чинь насан жаргалуу да. Сайн байна уу? Сайн амархан сайн байна уу? Гүй чи яас их орж яваа. Манай хүрээ гэдэг чинь ийм л орно доо. Хүрээ жалагтай цогтой. Харин тэр сүм энэ дамнуурчин хоёроо хүнийг амьдаар нь булчлах газар та. Чи ч нөгөө тойр яг үү шүү. Нутагтаал үсттэй. Нас жарахгүй дарж байна да. Хэдэн мал дагаад баян толгойхон ардан нэг өвөртөн нэг буугаад л явж байна. Баян Атан чадвартай би сайхан чанэ. За. Насан жаргал минь чи заавал явах юм биз дээ. Би энэ дэвэл барттай гин. Багшил заавал хэрэгэд байгаа юм л да. За тэгээд юу гэж явааны юм бэ те? Энэ хүн маань гандан дээр суудаг шүү юм. Хэд хоног ариун агарт гаргах юм уу гэж ирсэн. Энэ маань чи явахгүй хүн шигт. Аа хөөрхи. Манайд оролдоо. Зүгээр би яарч явна. Явъя. Оройдчлаа. Сайн сууж байгаарай. Бид хоёр чадсан юу? Тэгэхэд чи ингээд гялалзаж явдаг. Миний байж байгаа. Ай хөөрхи. Насан жаргаад чи юу? Тийм. Би байна. Насан жаргал мань чи надаас юу хүсэж ирэв? Надад чамаас хүсэж мөрөөдөх юм байхгүй. Харин чамд хэлэх хідэн үг байна. Насан жаргал мань чи тэрнийг энд ярьж хэрэг ба. Яагаад энд ярьж болохгүй гэж? Энд чинь аригуун номын орон гандан хүрээ байшуда. Гандан чи яах вэ? Гандан. Энэ гандан хорогдож бүгсээ чамаас эхлээд нүгэл шар шулмаад маргай шин манайд очихгүй болов. Орхимжооч байж алаа. Сүнсээ чи чойгод чинь хийж ирлэгээ давж үгүй шүү. Мэдвэ?
маргааш очие. Би 2 сар хөдөөлнө. Эргэж их үү? Ирэхэж ирнэ. Гэсэн ч чамтай дахиад уулзах чадахгүй байх. Яагаад? Мэддэг маань. Одоо яа их хөвдөө. Нэгдүгээр санваартан нөгөө талаар багш минь бол бүх гандангийн ариуны манлай. Би энэ багшийнхаа ариун мөрийг дагах ёстой. Мэддэг маань хатууж энэ хорвоогийн гайхамшиг гаслал зовлон төвчд авахаас өөр зам байхгүй гэдэг юм. За. Одоогоос энэ бүхнийг санаж ариун үлсийн мөрийг Багш энэ Яах вэ? Хардаа чи энийг би 18 настай ариун хуу охин байхдаа чамд бузарлагдаж энэ замаар орсон. Тэр бол бидний хиний маань гинэн томаагүй гай залуугийн явдал. Залуугийн гинэ чи намайг бурхны чав гэж яагаад мэхэлсэн биш үү? Насан жаргал мэнд би ганцаараа ч биш лам нар Тийм ээ та нар цөмөрөө адилхан мэхэлж. Энэ лам нарыг яана? бурхан минь чинүүгээ хиндэж хийж болохгүй шүү. Яагаад? Энэ бол амьтын хар нүгэл. Ухаа. Тэгвэл чи өөрөө юу? Бурхан минь надад тэгдлээ хийсэн нүгэл байхгүй шүү дээ. Хүүхдтэй болгоод хайсны чинь гайгаар. Би хинд ч тоогдгоон болж үннийг хэлэхэд чи миний хамаг сайхан хүсэл мөрөөдлийг шалбаа гусан цацсан. Тэгээд чи миний орон гэр минь хүртэл энэ хүрээний завхай зайдамчуудыг үүр болсон. Гэтэл тэд намайг бас л мэхэлсэн. Инхээр би энэ дэлхийгээс хожихоос илүүтэй юмгүй гэдгийг ухаарсан. Хүний аль бузар улай гэж шигшин үздэг бүхэнд харин ч амтж жаргал хорогдон нуугдж байдгийг би мэдэж авсан. Ингэж намайг нүглийн замд оруулчихад хийсэн нүгэлгүй гинэ. Бурхан минь. Одоо яа их. Бид насныхан залууд ингэж л нэг орооцолдох лайтай байж. Одоо би сэтгэл ам байна. Миний ариун номын мөрд битгий саадхи. Амин тийжэл чинь хайвэ. Би даан. Аахээ. Чиний өгчирсэн торгон дээлийн чинь ханцуугаар би өмдхийж өмсөх хэрэггүй. Насан жаргал минь өглөгийн эзэдийн хайрлсныг хурамтлуулснараа үүд чамаагаа тижээсэн ч хүрнэ гайгүй. Тэр чинь надад юу ч болохгүй. Тэгвэл чи минь надаасаа юу хүсээд байна те байц. Охины чинь мядаг маг чинь чамд өхийг хүссэн. Би яана? Чимээгүй. Нөө цагийн хүрээ гэдэг. Эй да. Үнчингөрөөсөн ганц бүсгүй юу болгодгоо? Наад шиг л болгоно. Наад шиг болсон юм ганц ихнаа яах ёстой? Өөрсгөл болгох ёстой. Тэгвч энэ хорвоод наад шиг амьдаараа шулан болсон юм нэгээс илүү байж болохгүй. Ингээр охиноо ийм болохгүй гэвэл чи одоо ав.
Үннийг хэлэхэд их болсон хүн ганц хүрээн өөрөөсөө холдуулах гэдэг маш хэцүү. Гэвч өөрсгөө болохгүй. Сэтгэлээ бар. Чи тэр охиныг надад өгөх нь байтугай. Миний гэдгийг тэндэж бүх хэл. Энэ явдлыг тэнч мэдэх ёсгүй. Ирэлхийх мэдж байгаа mig чи яах вэ? Тэнч мэдэхгүй юмыг эрэлгийх мэдэх ёсгүй. Альч хүрээ хийдэд нүгэл үлддэггүй лам гэж байдаггүй юм. Би тэдний л нэг. Гэсэн чи насан жаргал минь дээ. Чи миний олныг бишрүүлсэн өндөр нэрийг минь битгий л гутааж үзээрэй. Гойхол юм энэ. Муур хумсаа нууч. Хулган бацхтаа сар байдаг гэдэг биз? Насан жаргал минь бишин чи яхав гойхон энэ охиныг миний гэдгийг энэ олонд л битгий мэдэгдэж үзээрэй дээ. Тойл цаашаа. Бурхны гэлэн. Бурхны өмнө хийсэн нүглээ нуугаагүй байж төрүүлсэн үрээсээ нуугдан ви. Чиний энэ ариун шашин инэргүй сэтгэл чинь хаа вэ? Хатгийн мо бузар юм надаас ч доор. Зай. Насан жаргал минь Тойл цаашаа. Багш, таны сая ярьдаг худлаа биз? Худлаа биз? Миний гэлэнч ингээд дууслаа. Гэлэн дууслаа. Би энэ харанхуй нүх бузар амьтдаас яасах. Хааш тийм юу? Хаашаач явах? Ганцхан энэ хүрээнээс л зайл. Ар халахад ариун ус мундахгүй. Би чамд тултна гайгүй. гэлэн дууссан. Тэр итгэлтэй. Мужга, мужга, мужга. Найдинг доод бузрын ариутхан яах вэ? Найдинг юу?
бурхан ол бушол. За өгш. Би житэйгээ уулзалгүй болохгүй. Мэдэгмаа. Чи орон гэрээсээ зайлахаар бүр шийдэв. Би эндээс зайлахаас өөр арга алга. За тэгвэл суу. Чи бүр шийдээ юу? Тийм ээ. Бүр Зөв. Чиний надаас цугтаах чинь 7 зөв. Чи аль зөв хаа хүрэх үү? би Үгүй. Битэл. Би мэдвэл хойноос ч очиж бас л гай болж мэдэн. Чи ойлж байна уу? Шүтний өмнө цусаа янгийн нулимсаа бүүзүүл гэдэг битээ ойл. Битгий ойл ах юм. Битгий ойл. Чи жидэн зовх хэрэггүй. Им шулам надад энэ хүрээний бузруудаас нүглээр хожиж хураасан маань дахиад 50 жил наславч хүрнэ. би мэднэ ч. Ни бүүд урс хингч бүхэл өөрөөсөө ч нууж яв. Чиний хаан очих газрыг би таамаглаж байна. Тэнд чинь би төрсөн. Ах минь энэ сайхан залуу нас ариун би над шиг битгий болгоорой. Заач. За яа. Ичи. Зорьсондоо заавал хүрээрээ.
бүхний гол цэлэнд үрж авдаг. Энэ бүхний би өөрийнхөө биеэр үдэд тулсан хөө. Тэгээд жаахан минь миний бузар амьдралаас зайлтаа. Энэ зөвөө. Энэ хэр би охиндоо их хүний ариун сэтгэлээр сайныг өрөөж үлдэх ёстой. Та өнгөн дээрээ гичнээн догшин ширүүн байвч үнэн чанар нь гичнээн ариун гичнээн ухаантай. Хайрт ижим би эргэж ирнэ. Би ингэж авчих гэж юу? Үгүй. Найдантайгаа уулзахгүй явж яасан ч болов. Тэр минь надтай уулзна гээгүй боловч уулзахыг хүсэхгүй байх учиргүй. Бид хоёр заавал уулзах ёстой. Наадах чинь яаж явна? Бурхан минь. Нэг хүүхэнч бишээ шулам ёстой босоор одонгийн хаанаас ухаангүй хөөж явна. Энэ чинь лав ламын шиг найдан гэлэн байх чинь юу вэ? Хайрхаа хойд үеийнхний дотроос ганц сайлан болох шавны юм шүү дээ. Зонхвын шашныг боцорлох нь энд. Чумон сонорт мянган мэлмит ариун сахосмен талдан сойр. Амай хуран хитэн лоллам ариун гэлэн лотангийн шав. Найдэн гэлэн хорин нүгдэй намин чадач. Ятам сахосны өмнө чин үнэн ашиг. Үнэн. Тэгтээ бөгшөлн босоор одонгийн аль нь ч биш. Хүндэн ариун явдалт хөөрхийн нэг бүсгүй. Та нэг юм хэлэхгүй юу? Тайжиг барьсан гисгүү та яагаад юм идэх байна? Хатнаатхан үхтлэн цаг аюу шатны нэрийг бай. Цаг. Согт. Байд. Над хийсэн буруутай юм байхгүй. Харин та нар үрд амьрлангийн дүрийг барих мөртлөө үнэн чанар нь төсөөр юм гэж жишээлбэл нэгүүлсэнгүй сэтгэл гэж үргэлж сургаж байдаг. Довн лам төрүүлсэн ганц охиноо гарын угаадас цацаж байгаа юм шиг ханиж байхыг би үзсэн. Та нэг бодож хэлж. Нүгэл тарчаар ба. Ай ташаа. Саатхай чинь мөн хоёохолж байна. Муу чадлагүй Вьетны нэрийг боллож байгаа. Энэ довн гөрийн л баалвал таарна. Муухай дамдрам. Сарынгат шатмар. Та ч гэсэн хаяа хороор пөг гэж шогсдог шүү дээ. Юу? Та нар намайг данаа зүх хэрэггүй. Би 7 настай дангины хүрээнд ирсэн. Би бүгдэд итгэж энэ бурхан шайдын чинь бишилж явсан. Тэгтэл миний хамгийн ариун инжин гэж бодож явсан юм бүхэн маань хамгийн худад хуурмаг зүйл байлаа. Үнэм гэж хаав вэ? Та нарт лаваалах. Гэвч үнэм байх ёстой. Би тэр үннийг одоо Та нэг юм хэлээч. Наадах чинь энэ биеэр нь чарал баавалсан байна. Одоохон энэ ариун самаатнуудад холдуул. Найдан минь чи одоохон эндээс гараад зуухт. Айгүй бол эднэрийн гарт үргэлдэж мэдэн шүү.